За сайн бацгаана уу? 30 хоногийн морин хур урлах челленж маань үргэлжилсээр байна. Өнөөдөр 4-р өдөр. Морин хур урлалынхаа одоо гар ажиллагаа руу нэлээд орж байгаа учраас би хутга багж хурцлаад эхэлнэ. За тэгэхээр хутгыг маш олон дистаралаар хурцлж иж маш гоё торгон эрт тогтож тэгээд юм хийхэд хялбар тэгээд уран хийх одоо боломж бүрддэг байгаа. За энэ хамгийн эхэлж хэрэглэх одоо 1000 та хайрга. За жоох ширүүн гэсэн үг. За энэ дээрээ бол эхлээд хутганы одоо эмтэрсэн тэ ир сэтэрсэн ч юм уу тийм асуудлуудыг ингээ гаргахын тулд хэндээ энэ дээрээ явна. За энэ бол ингээ 3000 та хайрга. За энэ дээр бол яг дундаж 90-50. Зарим хүмүүс ингээ хутгаа урслахдаа нэг газар ингээ хурцлсаар аваад нөгөө хайрга билүүгээ ингээ ухаад хонкоолгочдөг. Тэгээд тэр нь өөрөө хутгыг буцаагаад эвдээд идэг. Зөвхөн энэ хутгыг одоо хамгийн сүүлийн билүүн дээрээ үрж байна. Бавгийн лавсрангуй хэлсэн үг гэдэг нөгөө өөрийгөө илээж бусдыг хурцлсан өнжүүлийн хөх билүү гэдэг шиг. Энэ бол баян хонгорын шар билүү гэж юм алдартай билүү гэдэг. Шар билүү бол маш гоё торгон эрт тогтоодог байгаа. Одоо ингээд хамгийн сүүлийн хутгынхаа торгон эрийг тавьж байна. За тэгээд ажилдаа орондоо. За ингээд морин хурынхаа толгойг сийлэх ажилд орох гэж байна. За явлаа. За ингээ морины толгой сийлэхэд хамгийн чухал хэсгийг одоо хийж байна. Энэ нөгөө цойлдно гэж ярьдаг. Одоо уран зураг зурж байгаа хүн бол эхлээд нөгөө ямар зураг зурх уу гэдэг өнгөс бүх юм тэгээд эскиз гаргадаг шиг. Өнөөдрийн ажил бол эхлээд нөгөө хутгаа ирэлсээр байгаад 2-3 цаг бараг зарцуулчих шиг боллоо. За тэгэнгүүт одоо энэ цойгоо гоё дараад тэгэл бараг өнөөдрийн ажил ингээд болж явах шиг байна. Ер нь бол сэлбэр хийж байгаа хүн бол хамгийн чухал зүйл бол эхлээд энэ аливаа амьтныхаа одоо амьтан хийж байгаа амьтныхаа дүр төрхийг бодоод тэгээд тэрнийхээ одоо ямар аран шинтэй тийм ээ байхын тэр зүйлээ бодож эхлээд энэ цойгоо маш гоё хийх ёстой. Бас ч зөөлөн мод надад таарсан байна. За сайн бацгаана уу? Морин хур урлах 30 хоногийн челленж маань 5 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр одоо толгоогоо нэлээд бас төхүүлээд орхицсан байгаа. Тэгээ одоо яг гүйцээж хийнэ. За би энэ гоонон гэдэг өөрийн бүр өмнө нь гаргасан загвар дээр тулгуурлаж хийж байгаа энэ хуураа. За тэгээд бэлэн юм гаргацсан загварыг яг адилхан болгож дуурайж хийнэ гэдэг бол бас нэлээд 3 ухаан шаарддаг. За тэгээд одоо шинээр сэтгэж хийж байгаа загвар бол одоо жишээлбэл хүн буруу даралт хийцэн бол тэрийг өөрчлөөд сэтгэхэд
явчих боломжтой байдаг. Тэгэхээр энэ загварыг бол заавал хүн адилхан хийх ёстой. Тэгээ би хэлж байгаа нөгөө гоонон гэдэг загварын хуур хийнэ гэдэг хүмүүст хэлсэн учраас яг одоо үндсэн загвараа барьж авах нь айгүй чухал байгаамаа. За челленжийн маань 5 дахь өдрийн ажил ингээд өндөрлөх тийш хандж байна. Тэгээд энэ хууран дээр ихэнх юмаа би өөрөө хийж байгаа учраас суур зүлгүүрийн бас өөрөө 50. Тэгээд дараа нь бас манай яг нөгөө мэрэгжлийн зүлгдэг хүмүүс маань нарийн зүлгүүрийг хийнэ. Морин хуурын зүлгүүр хийн гэдэг маань хамгийн их мэдрэмж шаардсан ажил. Бараг сийлэхээсээ илүү тэр хүний сийлсэн гаргасан одоо тэр санаа тий донжийг одоо дуулахгүй тулд маш мэдрэмжтэй зүлгэх ёстой. Тийм учраас зүлгүүрчин гэдэг чинь бараг тусдаа юм мэрэгжил байгаа даа. Зарим хүмүүс жоохон голоод ингээд хийдгүү гэтэл эн чинь өөрөө маш их уур ухаан шаарддаг юм ажил байгаа. Түүнээс одоо зүгээр ингээд шууд зүлгэгчин гэж байхгүй. За миний хувьд бол бүр оюутан багтаа морин хуурын үйлдвэрт одоо зүлгүүрчнэр эхэлж ороод тэгээд нэг 2 жил зүлгүүр хийж агаад дараа нь бэлдэц одоо жижиг туслах ажлууд хийдэг болоод 3 дахь жилээс хагас бүтэн сайнаар ингэж хүмүүст мэрэгжлийн морин хуур урлагчдын доор одоо ингээд ажиллаж байгаад морин хуур урлагийг нэлээд ойлгож сурсан. За тэгээд сүүлийн одоо 10 хэдэн жил яг тусдаа ингээд урлан байгуулад явж байгаа. Хүн ерөөсөө л тэгээд насаараа л суралцдаг юм шиг байна. Одоо сүүлийн 5 жил би бол нэлээд гайгүй ойлгоод за ер нь бол бүх юмаа л мэдэрч байна да. Тэгээд та бүхэн манаас манай бичлэгийг челленжийн бичлэгүүдийг маань лайк, шеэр хийж тэгээд комент гол нь үлдээгээрэй, сэтгэлдээ үлдээгээрэй. За сайн байцгаана уу? Онцгой морин хуур урлах 30 хоногийн челленжийн маань 6 дахь өдөр хүргэжилж байна. За тэгээд өнөөдөр би морин хуурныхаа дөрвөлжин хайрцагныхан одоо моднуудыг наагаад бэлдсэн. За тэрийгээ одоо тайрж янзлаа зүлгээд дараагийн ажилд ороход бэлэн болгоно. Би энд яагаад энэ моднуудыг ингэж наасан бэ гэхээр энэ 2 өөр төрлийн модоор би хийнэ гэж хэлж ирсэн. За тэгээд тэр моднуудаа ингэж наасан байна. За энэ нөгөө кулиан буюу агч мод, хийл хийдэг мод. За би өөр энэ модыг Америкээс захиж авчруулсан. За нөгөө тал нь бол цагаан зандан буюу үнэртэй мод. За тэгээд энэ цагаан зандангаар бол одоо их шиг тайрцагныхаа дотортлыг одоо ингэ доторлж байгаа. За ингээд хажууга одоо зүлгэж өнгөлөх гэж юм. Тэгээд өнгөлөхийн тулд би юм цахилгаан зүлгүүр ашиглана. За ингээд хажууныхаа зүлгүүрийг зүлгээд бэлдсэн. Одоо энэ 2 талыг нь бол харуулдаж өнгөлөх ёстой. Тэгээ бас хэмжээ биш нарийн байх ёстой. Одоо яг хөрөөдөж тайрах хэсгээ гоё градусын гаргаж хөрөөднө. За ингээд морин хуурныхаа хажууны моднуудыг бүгдийг тайрж харуулдаж өнгөлөө зүлгээд бэлэн болголоо. Энгийн хуурны 2 хажуу нийлүүлсэн дайны юм зузаан болгож хийдэг. Тэр нь яагаад гэвэл шир маань маш их хүчтэй ингэж татаж хатдаг учраас тэрийг тооцоолно. Тэгээд аль болох зузаан байх тусмаа нөгөө цар нь дотгоч хонхох ч юм уу янз бүрийн хэлбэрт орохгүй байх хэвээр. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Лайк, шеэр хийхээ мартаваа.